Сонсогч та шилдэг багийн нэвтрүүлгийн хэсгээс хүлээн аван сонсч байна. За яг кинон дээр бид нар ч нэг Люси гэдэг нэг уран цагны Холливуудын киног үзсэн шүү дээ. Скарлетт Йоханссон тоглосон. Тэгээ тэр кинон дээр нөгөө хамгийн анхны хүн болж хувирсан мич бол Люси гэдэг нэртэй эмэгтэй сармагчин байсан гэдэг. Айгуу гоё кино байдаг шүү дээ. Тийм шүү дээ, тийм үзсэн. Нөгөө юу яа дотор нь ингээд хар тамхи хийгээд тийм тэгээд нөгөө тэр нь ингээд гидсэн дотор нь задраад амар лам мундаг эмэгтэй болдог. Нөгөө тархиныхаа хөгтөн чадлыг 100% төгжээг нь тайлдаг. Тийм кино байдаг. Тэгэхээр ер нь бол тэр хамгийн анхны хүн болж хувирсан мич бол Люси гэдэг нэртэй байсан юм а гэдэг бол бас зүгээр нэг уран сайхны кино биш. Энэ бол бас тодорхой хэмжээний судалгаатай кино байсан байгаа байхгүй юу? За тэгэхээр тэр талаар бол одоо тэр Люсигийн талаар ярьж байгаа хоёлаа. За окей. Тэр киноныхын талаар биш. Баярлалаа. За энэ үйл явдал бол ер нь бол 1974 оны 11 сард болсон үйл явдал гэж байгаа байхгүй юу? За би малгайг нь тавьж гэж байгаа шүү. За палео антропологч Дональд Йоханссон гэдэг эрдэмтэн байсан. За энэ хүн бол Этиопийн зүүн хойд хэсгийн хайртай налуу газраар ер нь нэг малтлаг хийчих гээл нэг оюутноо дагуулсан ингээл нэг ойр зүрийн хайж олчих гээл ингээл нөгөө нэг малтлага хийгээл явж исэн байгаа юм. Тэгээ яагаад энэ хүн тэр 74 онд тэр амар хайрг майрг чулуутай ер нь баг одоо амарч үржил шингүү тэр газар яваад байсан бэ гэхлээр мань хүнд бас нэг тийм юм тэнд малтлага хийх нэг учир шалтгаан байсан байгаа хгүй юу. Яагаад гэхлээр яг нэг жилийн өмнө нөхдөө тэр хэвээр ингээд одоо явж байхдаа нэг жижигхэн эртний хүний өвдгөний үеийн үлдэгдлийг олсон байгаа юм л да. За нөхдүүд чинь тэгээд тэр жилийн өмнө олоо тэрийг очиод одоо нутагтаа очиод судлаа шинжилээд үзсэн чинь тэр нь ойролцоогоор 3.4 сая жилийн өмнө амьдарч байсан хүний өвдгөний үе байх магадлалтай гэж одоо гарсан байгаа юм. За тэгэхдээ энэ ингээд үзэх юм бол байна шүү дээ. Эн чинь юу байгаа вэ? Тухайн үед 1974 онд бол ер нь хүний хамгийн анхны өвөг дээдс бол 2.5 сая жилийн орчмын өмнө амьдарч ээжээ гэжсэн үе байсан үе байхгүй юу? За гэтэл манай хүний олсон өвдгөний үеийг үзсэн чинь тэр чинь 3.4 сая гээд үндсэндээ бараг 1 сая жилээр урсгалчихж байгаа үстэй. Тийм байна. Тийм байгаа үстэй тий. Гэхдээ нөхөр бол яасан гэхээр тэр Йоханссон эрдэмтний хувьд бол ганцхан өвдгөний үеэр тэр бүтэн одоо тэр 2.5 сая жилийг бүтэн 1 жилээр ургаслуулахад бол хангалттай нотлохоо болж чадахгүйсэн байгаа юм. За ингээ хүн бол манай хүн бол одоо бүтэн 1 жил одоо хүлээж байгаа төгс хөнгийн ангийнхан оюутнуудаас ингэж одоо нэг экспедиц бүрдүүлээд за тэгээд нөгөө өвдгөний үе олсон газраараа одоо явсан. Тэгэж явж исэн нь бол тэр 1974 оны 11 сар байгаа байхгүй юу. За ингээ 11 сард чинь нөгөө нөхөр чи Этиопта буцаж ирээд оюутнуудыг дагуулад нэлээд горилго тэгээд явж исэн. Харин нөгөө нэг азтай өдөр нь бол 11 сарын 24-ний өдөр тохиосон байгаа юм. Тэгээд тэр хүн бол 11 сарын 24-ний өдөр явж байгаад юу болсон гэвэл тэдний экспедиц юу болсон гэхээр маш жижигхэн хүний гавлын яс олсон байгаа юм л да. За. Хүний гавлын яс гэдэг бол юу вэ гэхээр нэгдүгээр тал гавлын яс өөрөө маш их том судлагдсан болж чаддаг. Хоёрдугаар шүд. Тийм шүү дээ. Шүдээр бүх юмыг тогтоодог. За энэ гавлын яс бол гэхдээ их жижигхэн гавлын яс байсан байгаа юм л да. Ингээ энэ нөхөр бол тэр Этиопийн амар мужид одоо буцаж ирээд тэр судалгаа хийж агаад тэндээс л тэр жижигхэн гавлын ясаа олсноороо бол энэ хүн бол хүн төрлөختний төвхөнд эргэлт хийсэн гэдгийг бол тухайн үед өөрөө сайн ойлгоогүй байсан. Гэхдээ ямар ч нэг юм оллоо гэдгийг бол мэдсэн байгаа юм л да. Зөө. Гайхалтай. Амар. За тэгвэл Аризона мужийн их сургуулийн профессор за хүний гарал үүслийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч захирал одоо Йоханссон хэлэхдээ би өөрөө 1 инч хагас эсвэл 2 инчийн урттай энэ жижигхэн тохойг олж харсан. За тэгээд би энэ бол бабуун шиг примат байж магадгүй гэж бодсон гинэ. За тиймд олон бабуун олдрууд байдаг. Гэхдээ би үүнийг аваад сайтар ажиглаад өөрийн шав Том Грейдэ маш баяртайгаар энэ бол хүнээс гаралтай хүний өвөг дэдс гэж хэлсэн гэдэг. Энэ дээр би яах нь бабуун гэж юу гэмгээ гэж. Яг энэ бабуун байж магадгүй гэж шв. Бабуун гэдэг бол нөгөө нэг Африкийн эднэр чинь нөгөө хүнийг ингээд дайснууд маснуудыг хүнийг олоод ингээд нөгөө ингээд халуун чулуу хийгээд юугаад юу ингээд агшаагаад байдаг. Тэгэхээр ийм ерөөсөө ийм ингээд ийм зангидсан гарын чинээ ингээд болгочоод ингээд бүснээс зүгээ гангараа явж идэг байхгүй юу. Яг тэр хүний толгой ингээд агшаачдаг байхгүй. Тэгээ тэрийг бол бабуун гэж нэрлэдэг. Тэгээ магадгүй мань нөхөр бол тэр жижиг ясыг бол эхлээ бабуун гэж бодсон боловч тэр нь бабуун байгаагүй
байж байгаа байхгүй аз. Тийм байна тий. За тэгсэн чинь Йохансон ахиулан харахад гуй, арцаг, гавлын яс, эрүүний яс зэрэг 47 яс байгааг ойлгосон гинэ. За энэ 3 сая гаруй жилийн өмнө амьдарч байсан хүний наривч илсэн анатомийн загварыг бүтээхэд хангалттай олдвор байсан гэж үзсэн байна. За энэ үнэхээр одоо маш чухал олдвор байсан гинэ. Тэргүй яах вэ? За тийг одоо яг ингээд энэ үнэхээр чухал олдвор байсан гэж Йохансон хэлсэн. Тэгэхээр энэ бол геологийн давхаргаас үүссэн гомын арга яс байсан бөгөөд одоо тухайн үед 3 сая гаруй жилийн настай гэж таамаглаж байсан. За тиймээс энэ бол гайхалтай сэтгэл хөдлөм мөч байлаа. За энэ бүхэн яг миний хөл дор байсан гэж бодоод үзтээ хэмээн одоо өөртөөр маш их бахархалтайгаар бүр ингээд маш их баяртайгаар одоо энэ ярилцлага өгсөн байгаа байхгүй юу? Гоё штэ. Чиний ингээд их хөлд орж ингээд хүн төрлөختний түгийг өөрчлөх олдор зогс. Тэрний дээр чи ингээд зогсож байна гэж яваа. Амар гоё. Одоо нөгөө өмнөх нэвтрүүлгүүдээрээ бас нөгөө динозавр ханаас үүссэн байх гэж хэлсэн штэ. Манай Монгол улс бол ерөнхийдөө одоо динозаврын өлгөн нутаг байжээ гэж бас ярьсан. Яг тэрнтэй л адилхан надад санагдчихэв. Тэгэлгүй яг хөө. Тэгээд тим юм олон гэдэг үл ёо зүгээр өстө чи энэ насных нь мөрөөдөл үздэй зүгээр. Хамаг шар бор өснүүд нь босоо явчихна гэжтэй. Тэгэлгүй яг хөө. За тэгээд цааш нах нь үргэлжлүүлээ л да. За Йохансон эрдэмтэн одоо Люсиг нээснээр чулуудсан арга яс гэдэг нь бол ер нь тодорхой болсон. Нөгөө 47 яс олдчихж байгаа шүү дээ нөгөө чинь хүний ингээд тодорхой болсон учраас тэр хүний хувьслын он цагийн хуваарийг дахин бичгээс өөр аргагүй болсон. За түрүүн би хэлсэн тухайн үед бол одоо хамгийн эртний хүн бол 2.5 сая жилийн настай байна гэх тухайн үеийн олдураараа бодож исэн бол манай Йохансон эрдэмтэн бол үгүй энэ 3 сая бол багада 3 сая давнаа гэдэг ингээд юусэн. Тэгэхээр хүн төрлөختний одоо хувьслын онолыг бол дахиад нэг сая гаруй жилээр 500-600 мянга сая гаруй жилээр урьдчилуулах нэ гэдэг бол мань нөхөр ерөнхийдөө ойлгоцсон байна. Тийм байна. За энэ хүн бол сармагчин шин чанаруудыг хүн болон сармагчин шин чанаруудыг хосолсон бидний өвөг дээдс байсан гэж эрдэмтэн Йохансон бол үзэжсэн байна л да. За Африкт өөр хэд хэдэн хүний төрөл зүйл амьдардаг байсан гэж байгаа юм. Тэгээд тэдгээрээс орчин үеийн хүмүүсийн угийн бичигт хэрхэн нийцсэн бэ гэдэг асуудал гарч ирж байсан гэж байгаа юм л да. Ингээд хагас зуун жилийн дараа ч гэсэн одоо ч гэсэн Люси бол хүн төрөлхтний гарал үүслийн нууцыг тайлах сэжүүрүүдийг одоо олоход одоо хамгийн гайхамшигтай олдвор хэвээрэл байгаа даа. Вау. Хамгийн эртний олдвор. Вау, ямар гоё юм бэ тий? Амар уу. Тийм очоод нэг үзчихсэн гэж. Би яд киног нь үзэж яриж байна. Тий, киног нь бол үзсэн. Гэтэ бас дахиж нэг үзмээр юм байна. Нэр нэг үзүүл гоё даа тийм байна. За тэгвэл одоо Люси ба анхны гэр бүл нь шин төрөл зүйлийг төлөөлдөг гинэ. За одоо яг манай радиог дөнгөж түрүүхэн тавиад сонсож байгаа сонсогчд байх юм бол Люси гэж кино байдаг болгочог яг одоо анхны одоо сармагчин эмэгтэйгийн талаар ярьж байгаа шүү. Тий. 1974 онд Йохансон Грей хоёрын Люсиг олсон одоо Этиоп дахь газрыг Хадар гэдэг гэсэн байна л да. За эртний яс олцсон гайхалтай баялаг төөхтэй газар бол болсон байгаа. За хэдэн сая жилийн өмнө Хадар том нуруутай байжээ. За удаан хугацаанд одоо булагдсан нуурын хурдас өнөөдөр газрын газар дээр илэгдэж эртний амьтан хүн төрлөختний үлдэгдэл гарч илэрч байгаа. Азтай юм. Тийм, үнэхээр азтай. За амьтад нуур руу унаж эсвэл нуур руу чирж одоо айжмаар ялзарч цаг хугацааны явцад одоо илс шаварт дарагдсан гэж одоо Йохансон хэлсэн байдаг юм байна л да. За тэгвэл Люси буюу одоо манай анхны сармагчин эмэгтэй маань нууранд хэрхэн орсныг бид мэдэхгүй. За магадгүй тэр усанд орж ундаа ууж байгаад одоо матарт байрлуулсан байж магадгүй хэмээх тамгийг бол дэвшүүлдэг юм байна. Харамсалтай маа тий. Гэхдээ яах вэ? Тэгэл нуурын тэр шавар лагт ингээд шигдэж үлдээл тэр чигээр хадгалаад байсан. Тийм байна. Тий. За тэгээд 1975 онд тэр Хадараас одоо Люсигийн арга хэсэг олсноос хойш 1 жилийн дараа нөгөө Йохансон эрдэмтний нөгөө оюутнуудтай баг нь бүр ахаад нэг амар супер олдор болсон. Оо за 75 он. Түрүү чинь 74 оны 11 сард байлаа шүү дээ. Одоо 75 онд ахаад супер олдвор болсон. За энэ юу байсан гэхээр 3.2 сая жилийн дэртэд хамаарагдах 17 хүний бүлэг арга ясны үлдэгдэл байж магадгүй тийм олдврыг олсон байна. 17 анхны гэр бүл. Анхны гэр бүл. Вау. Тэр үед бол хүмүүс одоо бүлгэрээ амьдардаг, яг гэр бүлийн бүтцээр амьдардаг гэж юусоо хүмүүс чинь мэддэггүй л байсан үе байхгүй. Одоо манай эрдэмтдийн ингээд нөхдүүд бол юусоо энэ 17 бүл олдврыг юу гэж хэлсэн бэхээр Люсигийн анхны гэр бүл гэж нэрлсэн гэж байгаа байхгүй. Гоё.
За Люсигээс өмнөд Африкийн агуугаас олсон 2.5 сая жилийн настай хүний хамгийн эртний олдуурыг бол Australopithecus africanus гэж нэрлэдэг ийм сармагчтай төстэй яс байна гэж эрдэмтэд үзэжсэн баг юм. Вау. За тэр нь Australopithecus africanus гэж байгаа юм. За гэвч Йоханссоны олсон энэ арга яснуудыг судлаа шинжилээд үзэхээр бол арай өөр нутгаас ирсэн болох нь бол тогтооцсон байгаа юм. Өөрөөр хэлбэл зүүн Африкаас гаралтай өөр бус нутгаас ирсэн нь бол тогтооцсон. Өөрөөр хэлбэл түрүүний яриад байгаа Australopithecus africanus гэдэг бүлэгт хамаарахгүй сармагчин болж таараад байгаа байхгүй юу. За инкер чинь бүр шин төрөл зүйл болоод эхэлнэ дээ тийм ээ. Нэгэнт тогтооцсонд таарахгүй байгаа юм чи. За тэгсэн чинь ингэсэн байгаа. 1978 онд Люси ба түүний 1-р гэр бүлийг хамгийн хангалтч гэр бүл гэсэн үг шүү дээ. Бусад эртний хүмүүсийн олдсон үлдэгдэлтэй сайтар харьцуулж судалж үзсийн дараа Йоханссоны багийн хэн болвол Люси болон бусад Этиопийн олдуурууд нь урд өмнө мэдэгдээгүй хүний шин төрөл зүйл гэдгийг итгэлтэйгээр мэдгдсэн гэж байгаа юм л да. За тэрнийг бол 1 жил энэ чинь 3 жил гарan судалсан байна шүү дээ. Зааштай энэ адилхан уугүй юу наануу цаануу дээр нь тулаад ингээд үзээд байсан. Ингээд бол за бид нар бол 3 жилийн дараа 78 онд бол за шин төрөл зүйл юм байна. Ингээд баталгаажуулж байгаа гэсэн. За энэ зүйлийг бол Этиопийн Афар бүс нутгийн нэрээр буюу Australopithecus afarensis. За тэгвэл Люси гэдэг нэрийг хэн өгсөн бэ? За тэрийг яг хаана амьдарч байгаа, хаана байгаа вэ талаар мэдээлэл өгөх гэж байна. За Йоханссон одоо ч үе Люси дээр очдог гинэ. За түүний бүх анхны олдурууд Этиопийн үндэсний музейд аюулгүй хадгалагддаг юм байна. За Африкийн орнуудаас олдсон эдгээр бүх олдурууд нэг хоорондоо харьяалагддаг гэдэгт маш их итгэдэг гэж Йоханссон хэлсэн байдаг юм байна л та. За тэгвэл Йоханссон түүнд Люси гэж нэр өгөх нь түүний санаа биш байсан гинэ. За мөн шинээр докторийн хувьд тэрээр чулуужсан олдврын техникийн нэр болох AL288 1 гэх мэт илүү ноцтой бөгөөд ухаалаг нэрийг илүү үзэж байсан байна л та. За энэ нь Афарын нутаг дэвсгэр 288 гэсэн үг юм байна. За код байж тийм ээ. Код юм байна. За гэвч Люсиг олж мэдсэн тэр шөнө багийнхан баяраа тэмдэглэхээр бяцхан үзлэг зохион байгуулжээ. Угаасаа аргагүй штэ маш том олдор олцсон. Одоо тэгээд хүн төрлөختний төвийг хэдүүлээ өөрчлөлөө ингүүч ганц жил юм задлж таараа байж. Тэгэлгүй яах вэ? За тэр шөнө бид маш сайхан баяр тэмдэглэсэн гэж Йоханссон хэлсэн. За бид ахлагчийг сонсож байсан. За Beatles хамтлагийн Papa's Lonely Hearts Club хамтлаг болон The Lucy in the Sky with Diamonds то гарч тэр үедээ ингээл гарч хит болж исэн байна л да. За экспедицийн гишүүдийн нэг нь Pam Alderman яагаад би дараг ясыг Lucy гэж нэрлэж болохгүй гэж санал тавьсан юм байна. За ингээд тэд багаараа хамт олноороо ярилцж байгаад үнийг шинжлэх ухааны хувьд энэ нэр хүндтэй юм байна хэмээн ярилцгаасан гэж Lucy гэдэг нэрийг энэхүү олдортоо өгчээ. Тэгээд нөгөө янз янзын AL 288 зураас нэг гэх орон зүгээр Люси илүү гоё юм бэ. Тийм, Люси илүү гоё юм байна тий. Тийм байна. Тэгээд тэгжил Люси гэдэг нэрийг л өгч тээ. Тэгсэн байна. Хэрвээ манай сонсогчид маань Люси гэж юу яг ямар хуу амьтан яриад байна гэж бодож байвал сүнжээгээ өгдөөц. YouTube-с ч юм уу те эсвэл нөгөө Google-аас хайгаад өгж харж болно шүү гэж хэлмээр байна. Та Шилтэй багийн нэвтрүүлгийн хэсгээс хүлээн аван сонслоо.